Дээрх чуулган засгийн газар ажил олгогч ажилтны төлөөллийн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллага тус бүрээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар өөрсдийн байр суурь илэрхийлж, хөдөлмөрийн салбарт тулгамдж байгаа асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар үндсэн мэдээлэл хүргэх зорилго бүхий чуулганы нэгдсэн хуралдаан зохион байгуулсан юм а. Хөдөлмөр бол хөгжлийн үндэс гэдгийг бид нар бол хөгжлийнхээ үндэс суурь болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтээр улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох нь зайлшгүй шаардлага тулгарч байна. За өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр хөгжлийн үндэс гэдгийг тодорхойлох гол хуулиудаа бид Монгол улсын хурлаар хэлэлцүүлж байна. За хөдөлмөрийн хууль, за мөн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, мэргэжлийн боловсрол тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эдгээр хуулиудыг хэлэлцүүлж байна. За мэргэжлийн боловсролтой ур чадвартай залуу хүн Монгол улсыг хөдөлгөх, хөгжүүлэх гол хөдөлгүүр юмаа гэдгийг бас энд оролцож байгаа хүмүүс бүгдээрээ бас санал нэгтэй байна. Энэхүү чуулганы зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллага, бусад улс оронд хэрэгжүүлсэн сайн жишээ, туршлага, хөдөлмөрийн салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн хүндрлийн үед ажлын байрыг хэрхэн хадгалах, улмаар шинэ ажлын байр хэрхэн бий болгох боломжийг эрэлхийлж, хувийн хөвшил ажил олгогч эзэдийн санхүү, хөрөнгө оруулалт хөнгөлөлтөд хүртээмжтэй зээлийн бодлогоор дэмжих замаар ажлын байрын орон тог хадгалах, цалин хөлсийг өмнөх төвшнгөөс дордуулахгүйгээр олгох, цаашдаа хөдөлмөрийн асуудал арах, олон улсын гэрээ конвенц түүний хэрэгжилтийг хэрхэн хангах талаар оролцогчдын санал зөвлөмжийг нэгтгэх юм. Тэр нь одоо ингээд хавар хийгнэ. Би цагаан сар хүртэл одоо чимээгүй болж байгаа. Цагаан сараа хийснийхаа дараагаар одоо гинтгэл сэрж хийгнэ. Тэр үед газар тариалан, мал төлөлт, ажил ноос бэлтгэл, барилгын ажлын бэлтгэл, уулын салбарын бэлтгэл ажлууд ихнэ. Энэ хаврын ажлыг эхлэхэд бол ажилгүй иргэн бүрээ, ажилгүй байгаа өр бүрийн хамруулах тал дээр орон нутгийн захиргаа, орон нутгийн аж ахуйн нэгдвэр, орон нутгийн бизнес эрхлэгч хамтарч ажиллая. Бид нар дотоод нөөц болж байгаа ажлаар хүний ажилтаа хөдөлмөрлөлтөд нэмэгдүүлэх асуудлыг бодиттой яаж хамтарч ажиллаад гэж ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр ер нь бол бүртгэлтэй ажиллах аж дотор байж байгаа 44 мянган иргэнийг бид нар одоо мэргэжлийн байдлаар нь боловсрлоор нь насныхын бүлгээр нь аваад үзэхээр 15-аас 34 насны залуучууд бол ер нь нэг 45% эзэлж байна. За 25% нь мэргэжлийн хувьд болохоор боловсролын хувьд болохоор бүрэн дунд боловсролтой иргэд за ихэнхдээ дээрэс нь дипломын болон бакалаврын боловсролтой иргэд бол нэг 60% л эзэлж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээлийн тоо баримтаас одоо бид нар цаашдаа хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо бас бид нар тодорхойлж явах хэрэгтэй. Тэгэхээр бүрэн дунд боловсролтой байгаа 15-аас 34 насны залуучуудыг техникийн болон одоо мэргэжлийн боловсролтой болгох тийм ээ. Улсын хэмжээнд одоо үндэсний мэргэжилтэй ийм одоо өндөр ур чадвартай ажилтан бэлтгэх ийм одоо шаардлага зайлшгүй тулгарч байна. Уг чуулганы зохион байгуулалтаар хөдөлмөрийн салбарын гол эрх зүйн баримт бичиг болох хөдөлмөрийн тухай хууль, мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтээ авах тухай хууль зэрэг эрх зүйн бичиг баримтуудад нэмэлт өөрчлөлт оруулах цаг үедээ давхцан зохион байгуулагдаж, дээрх хуулиудын нэмэлт өөрчлөлт нь нийгмийн түншлэл талууд болон энэ салбарт ажиллаж байгаа ажилтан эрдэмтэн судлаачдын саналыг авах улмаар тусгах зорилго агуулснараа ач холбогдолтой юм.